Теннесси мужид нэг удаа 40,000 оюутанд заасан. Сургаалаасаа санаа авч амьдралаа бүү үргээд энэ номыг анх 15 жилийн өмнө бичсэн юм. Би уул нь энэ номыг залуу хүмүүст хандаж бичсэн ч 20-од настай залуучуудаас илүү 50 гарч яваа мань мэтийн хүмүүст илүү өөр өгөөжтэй байсан гэдэг сэтгэл их эрдэг нь энэ номын онцлог тал юм да. Одоо шинээр дахин хэвлэсэн ном маань урдынхаасаа ч их чамин бас бэлгийн хайцагтай болсон. Хүмүүс энэ номыг сургуулийнхаа төгсөгчдөд бэлгэлмээр байна гэж бидэнд их хэлдэг байсан юм л да. Тэгээд л ийм улаан хавтастай бас хайрцагтай хэвлэлсэн байх. Үнэхээр гоё харагдаж байна. Гэхдээ мэдээж хавтас чухал биш. Харин аавын маань чуулганд ирдэг байсан. Тэр настай хүн шиг хайран амьдрал минь гэж амьдралынхаа төгсгөлд хэлэхгүй тулд мэдэх хэрэгтэй үннийг өгүүлж байгаа нь л чухал юм шүү дээ. Шинээр хэвлэх болгондоо шинээр өмнөх үг бичсэн. Энэ удаагийн өмнөх үгэнд маань Боб Диланы тухай. Энэ ном анх хэвлэгдсэний дараа буюу 2016 онд Боб Дилан уран зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн тухай өгүүлсэн байгаа. Би түүнийг шагнал авч байхад нь 30 минутын илтгэлийг нь 2 удаа сонссон. Үнэн дээр түүний шагналаа хүлээн авахдаа хэлсэн үгийг сонсоод миний сэтгэл эмтрэх шиг л болсон. Дууных нь үгийн утга санаа ямар ч хамаагүй гэж тэр хэлсэн ч яг тэр ийм Христ итгэлийн утга санаатай дууныхаа үгийг зохиох үедээ үнэн сэтгэлээсээ зохиосон гэж би одоо ч итгэсэн хэвээр байна. Харин энэ ном танд амьдралын утга учир хизээд чухал гэдгийг хэлж өгөх болно. Библийн үгнээс энэ л үннийг тайлбарлаж ойлгуулахыг би зорьсон. Энэ үнэн та нарт эцэст нь амьдралаа дэмий үржиглээ гэж хэлэхээргүй амьдрахад туслах болно.